За бүгд нүглэний мэнд төргий. Энэ төсвийн хүрээний мэдээллийг ингээд танилцуулга уншихаар уулуурхан салбарт хэрэгжиж байгаа мега төслүүд их чухлаа гэд заагаад байдаг. Гэтэл эдгээр мега төслүүдийг одоо хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилтийг тусах одоо энэ төсвийн орон зай ер нь одоо байгаа мó гэдэг ийм асуулт байгаа. Тэгэхээр энэ 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл мега төслүүдээс хэдэн хувийн гүйцэтгэлтэй гэж хэрэгжүүлнэ гэж харж тооцсон бэ? Төслийн одоо жишээлбэл газрын тосны үйлдвэр байна. Газрын тосны үйлдвэрийн одоо хэрэгжилтийн гүйцэтгэл хэдэн хувьтэйг тооцож байгаа юм бэ? Нөгөө яг гүйцэтгэл хийгээд байгаа байгууллага нь болохоор за 50% төргөж болно гэж бодоод байдаг. Гэтэл манай төсвийн хүрээний орон зай нь болохоор хэдэн хувийн 20%тэй юм 10%тэй байлгахаар ингээд төсөл байдал нь байгаад тах шүү. Тэгээ энэ дээр нэг тайлбар өгөөч гэдэг. За тэгээд энэ өрийн удирдлагын гүйцэтгэлтэй холбоотойгоор нэг асуудал байгаа. Энэ 2023-аас 2024 онд өрийн удирдлагын зөвлөл ингээ хуралдаагүй гэсэн ийм тайлан байлаа. За тэгэхээр энэ хуралдаагүй шалтгаан нь юу байсан бэ гэдэг. Нэгдүгээрт. За хоёрдугаарт болохоор бол энэ 2026-аас 28 оны төсвийн хүрээний мэдээлэл дээр энэ хувилбаруудаар сонголт хийсэн байх хэвээр. За тэгэхээр энэ хувилбаруудаас яагаад энэ хувилбарыг сонгосон бэ гэдэг энэ шалтгаанаа тайлбарлаач гэж асуумаар байна. За хариулт өгье. Лувсан намын ганц төмөр сайд хариулт өгнө. За тэгэхээр бид нар одоо гадаад их усрын хөрөнгө оруулалтаар 2-3 төслөө явуулж байгаа. Энэний нэг нь бол одоо газрын тосны үйлдвэр байгаа. Нөгөөх нь Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц. Энэ хоёр дээр бол нэлээд том хөрөнгөний ачаал ирнэ. Тэгээ бид нар энэ 25, 26, 27, 28 онд нийлээд 8.1 их 80 төгрөгийн одоо гадаад их усрыг дайчлах гэдэг ийм төлөвлөлтийг хийж байгаа. Тэгээ энэ төлөвлөлтын дотор бол бүрэн багтах бололцоотой. Зүгээр бусад төслүүдэд хоошо тавьж явна гэж бас ойлгоорой. Тэгэхээр бол нөгөө талдаа тухайн үйлдвэрлэлийн маань одоо эрчимтэй байдал, баталгаатай байдал, сайн төлөвлөлт гэдэг зүйл бол хамгийн чухал байгаамаа. Тийм учраас энэ бол явна гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талдаа бид нар мега төслүүдийн эрчимжилт өөрөө эдийн засгийн өсөлтийг 6% байлгахад бол чухал нөлөөтэй байна гэж байгаа юм. Энэ түрүү мөнгө соёл гишүүн асууж байна лээ. Мега төслүүд чинь явах нь эргэлзээтэй байдлыг одоо манай доктортой байдлын зөвлөл одоо өгж ин шүү. Тэгээ эргэлзээтэй байдал юу вэ гэвэл хийж явж байгаад ямар нэгэн эсэргүүцэлтэд тулгархаараа зогсдог ийм манай өөрийн дутагдал байгаа байхгүй. Манай засгийн газрын уламжлалт. Тэгэхээр энэ удаа бол арай өөр гэж харж байгаа. Хамтарсан засгийн газар гэж харж байгаа. Хамтарсан засгийн газар учраас альва нэг саад бэрхшээлийг давж гарах тэр чадамж чансаа нь бусад одоо өмнөх засгийн газруудаасаа илүү байх болов уу гэдэг нь бол сая жишээлбэл энэ Гашман Сүхбаат ганцмуудын хил холболтын асуудал дээр бол харагдаж штэ. Тийм учраас бол бид нар энэ хил холболтын төсөл байна. Мөн одоо эрчим хүчний Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцын ажил энэ зүүн эхэлчихнэ. Дээр нь одоо газрын тос боловсруулах үйлдвэрлэл байна. Дээр нь одоо Ороно компани төслийн ажил бол эхлээд явж байна. Ажил нь явж байгаа. Кокс химийн үйлдвэрээ энэ зүүндээ эхлүүлж байна. Ер нь зэс боловсруулах үйлдвэрийн төсөл бол бэлэн байгаа шүү. Зүгээр хөрөнгийн төслийнхэн санхүүжилтийн хэлбэрийг эцэслэж шийдэггүй байгаа. Түүнээс бусад нь бол асуудалгүй бэлэн байгаа төсөл одоо энэ байгаа. Гэх мэтлэн эрчим хүч үйлдвэрлэлийнхаа төслүүдийг түлхэхэд бол энэ 6% бол бид нар энэ төслүүдийг явуулна гэдэг сонголт 6%. Өшөө дээшээ өөдрөг бодож болно. Өөдрөг төсөөлж болно. Гэхдээ тэр өөдрөг төсөөллөөс бид нар арай хямхтай явъя л гэж байгаа. Дэлхийн зах зээл өөрөө их савлгаатай байгаа учраас айхтар өндөр түвшин тооцоололгүйгээр яг тогтвортойгоор нөгөө бидний 28 онд очих цэг рүүгээ бид нар алхаж байгаа гэдгийг одоо танд хэлье. Баярлалаа. За Отхон ширийн Бат найрамдлаг шүү асуулт сууя.